бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ чи яг одоо тийм по үздэг. Тэгээд тэрнээс хэрвээ салж чадахгүй байгаа бол энэ бичлэгийг чамд зориулж байна. Өнөөдөр би чамд поноос салах нэг аргыг хуваалцсан. Окей. За намайг Тэнгис гэдэг бас пог бол асаараа үзсэн. За гэхдээ сүүлийн 8 сарын хугацаанд бол пог огт үзээгүй. Поноос өөрийгөө зовоохгүйгээр гарч чадсан байна. За тэгээд болсноос хойш бол мэдээж тийм ээ өөрийгөө үнэлэх хүнлэмж, өөртөө итгэх итгэл, гараас гарч байгаа бүтээмжтэй байдал, илүү одоо эрх хүнлэг мэдрэх байдал бол нэмэгдсэн юм байна. За тэгэхээр энэ хуваалцах байгаа нэг арга маань юу вэ гэхээр логик арга байгаа юм. За ямар арга вэ гэхээр поноос ерөөсөө залуучуудын маань хувьд салдаггүй нэг шалтгаан болвол ерөөсөө л яагаад гэдэг асуудал гэж хангалттай авч үзэхгүй байгаа чинь байдаг. Асуудал хэдий сайн зүйл гэдгийг нь мэдгүй байгаа, мэдж байгаа хэрнээл яваад идэг. Сериосны хөтлөж авахгүй гэсэн үг шүү дээ. За яавал гэж тийм мэдгүй гэсэн үг, мэдлэг дутуу гэсэн үг. Тэгвэл би чамд мэдлэгээ нэмэх шаардлагагүйгээр энэ сонголтыг хийхэд амархан болгодог арга хуваалцъя. Юу вэ гэхээр ингэ бодоод үз. Хэрвээ потой амьдрал, по үздэг залуу, по огт үздэг залуу хоёрын аль нь дээр вэ гэх юм бол чи алийг нь сонгох бай. Нэг нь болохоор хэдэн цаг тэр бичлэгнүүдийг үзээд ингээд өөрийгөө доош нь хийгээд бузартуулаад бид яаж мэдэрдгээ мэдэн шүү дээ. Үзээд дуусны дараа тийм бахархалтай, тийм эр хүн шиг, тийм юу гэж мэдэрдэг үлээ. Амжилттай залуу шиг. Тэгэхээр тэрийг нэг бодоод үзье. Нөгөө тал болохоор тэрийг огт үздэггүй органикаар амьдардаг тийм бичлэг интерес биш тийм ээ. Яг эмгтэй үнтэй. Яг байглаараа, натуралаараа ингээд явдаг залуу. Тэр залуугийн ажил, бүтээмж, өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө үнэлэх, үнэлэмж, тэр залуугийн тархины эрүүл сарвал байгаа байдал тийм ээ. Аль нь дээр байх вэ гэд бодоод үз. Логикийн хувьд нэг нь болохоор ингээ хасахтай яваад байгаа залуу, нөгөөх нь болохоор тэр хасахыг нь аваа иччих. Эндээс бол шууд тооцоол хийж чадж байгаа байх. За нэгдүгээрт, за хоёрдугаарт чиний хамгийн сайн нэг дадал зуршлаа чи суулгах гэдэг байхаа оронд хамгийн муу нэг дадал зуршлаасаа салах нь чиний амьдралд хамгийн үр нөлөө өндөртэй байдаг гэдэг үг бий. Би энэ үгийг бас интернет дээрээс сонсож байсан. Тэгээд миний хувьд бол энийг сонсоход айгүй маш би хасах философид өөрөө дуртай хүн л дээ. Энэ бол хүчирхэг философи. Энэ бол нэг энэ бол хүчирхэг философи. Юм нэмэх гээд байхын оронд чамайг муужруулаад байгаа нэг зүйлийг хасчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэ бодоод үзэх юм бол хариулт нь өөрөө гараад ирдэг. Юу ярьж байгаа юм бэ? Ойлгомжтой байна шүү дээ. Миний хувьд яг энэ погос гарах шийдвэрийг гаргаж чадахгүй удаан яваад байсан. Тэгтэл өөртөө нэг сэтгэл дундуур ханамжтай биш. Өөрийгөө буруутгаад яваад байсан. Тэгээ үзэж дуусныхаа дараа л мэдэрдэг. Fuck, би яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ? Хийчихвээ. Тархиа бузартуулаад тархиныхаа тэр допамины рецепторыг нь бүр шатлан шааж байгаа байхгүй. Тэр ингэх хэрэг юу байгаа юм бэ? Байхгүй шүү дээ. Байхгүй.
Тийм. Тэгээд ингээ өөрөөсөө асуусан чинь би энийг өөрөөсөө асуудал гэж харддаг юм байна. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ талаар би ерөөсөө ер нь бол барыг боддог ч юм байна. Тэгээд зүгээр л ингээ ухамсаргүйгээр л би зүгээр ингээл тий автомат горимд тавьчихсан юм шиг яваад байгаа юм байна гэдгийг олж харсан. Тэгээд харсныхаа дараа би яг та нарт өнөөдөр энэ зааж өгсөн логик аргыг ашиглаж байгаа. Аль амьдрал нь үнэхээр дээр юм бэ гэж шударгаар асуугаад үзэнгүүт хариулт нь гараад ирсэн. Тэгээд тэрнээс хойш би сонголтоо хийсэн шүү дээ гэж бодогдоод хийхээ болсон. Хийхээ болсноос хойш бол таартай түрүү хуваалцсан сайхан үр дүнд гарч ирсэн. Окей. За бичлэг хэрэгцээтэй байсан баг гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк, хэрэгтэй найзтай магадгүй погоос болоод амьдралаа сүрүүлж байгаа. Гэр бүлээ, эрүүл мэндийн өөртөө их итгэлээ, эр хүний хэв шинжээ сүрүүлж байгаа найз магадгүй залуу байх юм бол тэдний лугаа явуул. За тэгээд амжилт хүсье. За мөн дээрэс нь хэрвээ чи яг одоо өөрийн гэсэн тавьсан зорилготой боловч погоос болоод хэрвээ чамд маш том асуудал үүсэж байгаа болвол энэс өтөр түргэн салахыг хүсэж байгаа залуу болвол доорх линкээр ганцаарчлсан уулзалт тавал